За өнөөдөр бид нар энэ хөгжлийн чиглэлээ ярьж байхдаа бас одоо төлөөллүүд байгаа учраас гол нь энэ салбар хоорондын уялдааг яаж энд оруулж байгаа. Бид нар ч ингээ хараад байхад яам болгоо өөрсдийнхээ бодлогыг гаргаад тэгээ эдийн засгийн яамн дээр ч юм уу засаг дээр эренблээд ордог гэж бодож исэн боловч ингээ төсвийг харж байхад бол тэр үгүй байд гэдгийг мэдлээ штэ. Тэгэхээр энд нэгэнт ингэж яамын төлөөллүүд байгаа учраас эрүүл мэнд боловсрол хөдөлмөр нийгэм хамгаалалттай уялдаа холбоог нь одоо яаж хангах юм гэдэг тэр механизмуудыг та нар гаргаж ирж боловсруулж оруулсан уу энэ дээр энийг яаж дүгнэх юм гэдэг нэг асуулт байна. За жишээлбэл эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгаалал хөдөлмөр дээр юм бодлогын уялдаа юм уу энэ нь алдагдаад энэ чиглэл биелээгүй боловсрол гарч ирээгүй тохиолдолд яг энэ хариуцах эзэн нь байгаа юу? Одоо хинтээ бид нар хариуцлага тооцох юм гэдэг нь хоёр дахь асуулт. За энэ 26-аас 30 онуудад энэ боловсролын системийг үндэсний хөгжил, тэгээ хөдөлмөрийн зах зээл, технологийн шилжилттэй яаж уялдуулж бас оруулж ирж байгаа гэдгийг асуумаар байна. За тэгээд яам тус бүрээс тусад нь асуухад эрүүл мэндийн салбар дээр жишээлбэл сая тэгтээ гал одрох агшийн асуусан дээр би бас бодож илаа. Одоо энэ хин оюун эрдэн сайд ерөнхий сайд байх үед бид нар нөгөө эрүүл мэндийн жилийг боловсролын жилийн дараа шууд оруулж ирья гэдгийг яриад төлөвлөгөөнд нь тусгах талаар асуудал яригдчихсэн боловч одоо энэ 2026 онд боловсролын жил гэж зарласан мөртлөө төсвүүдээр мөнгө тавигдахгүй байна гэдэг чинь айгүй одоо бид нар сурж авч шít хараад тэгэхээр эрүүл мэндийн жил болгож одоо дараа жилийг зарласантай холбоотой дэд бүтцийг яаж байгуулахын бодлогын энэ уялдаа холбоогоо энд бас яаж оруулж ирсэн бэ гэдгийг асуумаар байна. Дэд бүтцийг яаж бэлдсэн ялангуяа тий. За эрүүл мэнд дээр яг тусад нь жишээлбэл өвчин эмчлэх биш ер нь урьдчилан сэргийлэх зарчмыг одоо эрүүл мэндийн гол бодлого болгоё гэж хариулж байна тийм үү. Тэгэхээр ингээд гол тодорхой арга хэмжээ нь яг юу ах гэдгийг асуумаар байгаа байхгүй. Сая сайд хариулахдаа тэр биеийн тамир цусан дах өөхний хэмжээ таргалтыг бууруулна гэж байна. Гэхдээ эн чинь одоо шимт хижээл зайшгүй орж ирэхгүй бол энэ саяын тэр нийгмийн эрүүл мэндийн асуудлын одоо нэг гол баг нь алга болох гээд байна. Энийг одоо яаж ямар KPI-аар шалгаруулна гэж эндээ тооцоо оруулж ирсэн бэ гэдгийг мэдмээр байна. За нас баралтын тэргүүлэх шалтгаан байгаа тий хавдар байгаа, зүрх судасны өвчлөл байгаа, осол байгаа. Энийг яг нас баралтын хэдэн хувиар бууруулна гэж оруулж ирсэн бэ? Жил жилээр гаргасан тооцооллоо яаж тооцсон бэ гэдгийг асуумаар байна. За хот хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын хүртээмж гэж байгаа. Энэ хүртээмж дээр бас энийг яаж одоо ялгааг нь өөрчлөе гэж оруулж ирсэн, яаж бууруулах юм? За ингээд зогсож байна. За хариултыг чин бүрэн сайдаас эхлэх үү? Наран байр сайд. За микрофон 2. Эдийн засгийн хөгжлийн яам сүрэн орол. За хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль заасны дагуу одоо салбаруудын бодлогын уялдааг хангаж одоо холбогдох бодлогын баримт бичгийг боловсруулж оруулж ирэх ёстой. За энэ агуулгаараа бол хөгжлийн бодлого төлөвлөлтийн одоо хуулийнхаа хүрээнд 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа 4 түвшний үр дүнг боловсруулж орж ирсэн. За энэ хүрээнд өөрөлдөх юм бол үндэсний 10 үрд одоо үндэсний хэмжээнд бид нар ямар 10 үр дүн зорих юм бэ? За салбарын 35 буюу салбарынхаа одоо боловсрол, эрүүл мэнд одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр одоо салбарын 35 үр дүн. За төсвийн ерөнхийлөн зархичийн 85 үр дүн. За хөтөлбөрийн 200 үр дүн гэд нийт 330 үр дүн тодорхойлж орж ирсэн. За энэ хүрээндээ болохоор 8 үндсэн чиглэлийг бол 5 жилийн үндсэн чиглэл маань өөрөө болохоор 8 үндсэн чиглэлээс бол бүрддэг. За хүний хөгжил, за нийгмийн хөгжил гэдэг юм 8 үндсэн чиглэлээс бүрч байгаа. Энэ 8 үндсэн чиглэл маань цаашаа болохоор одоо өөрөлдөх юм бол үндэсний 10 үр дүн, салбарын төсвийн ерөнхийлөн зархичийн ингээд үр дүнгууд маань ингээд салаад яваад тэгэхээр өөрөлдөх юм бол энэ маань ингээд 8 үндсэн чиглэл дээрээ бүх салбарууд маань нэгдэж орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бодлогын уялдаа гаргаад үр дүнгуудээ тусгаад явж орж ирж байгаа маа. За дараагийн хариулт чин бүрэн сайд микрофон 3. За ганвагшны асуултанд хариулъя. Тэгээ бид ерөн хэмждэг үзүүлэлтүүдэд их тодорхой тавьж ямар үр дүнд хүрэх гэж байгаа энэ 5 жил дотроо тодорхой болгоод түүндээ зориулсан санхүүжилт төсвүүдийн
зангидж, дээрэс нь хоёр олон одоо яамдуудын уялдаа холбоог зангидах нь ерөөсөө л энэ 5 жилийн гол ажлын үр дүн. Тийм учраас нөгөө хариуцах эзэдүүдийг бид дараагийн баганд нь оруулсан та бүхэнд харуулад байгаа. За урьдчилан сэргийлэх чиглэлд одоо гол хийх гэж байгаа ажлууд юу байгаа юм бэ гэж асууж байна. Тэгэхээр нэгт бол эрт илрүүлэг бол их оновчтой үргэлжлэх ёстой. Эрт илрүүлэгт хамрагдах хувийг энэ тоо үзүүлэлтээр оруулсан байгаа. За вакцинжуулалт бол бас анхдагч урьдчилан сэргийлэлтийн бас нэг чухал зүйл байгаа. Тэгэхээр вакцинжуулалтын үйл ажиллагааг бас тодорхой түвшинд хүрэхээ энэ заалтуудыг оруулсан байгаа. За эрүүл мэндийн боловсрол олгох бол их чухал. Ялангуяа энэ сургуулийн насны хүүхдэд антропологийн хэмжилтүүдийг хийж өсөлт хөгжил нь одоо хэмжээндээ байгаа эсхийг мэддэг байх. За тэгээд эцэг их Гамбагш тодруулах уу? Тодруулчаад хариулт авах уу? Гамбагш микрофоныг нэй. Хариулаа дуусгуулчих уу? За. Миний минутыг За гүйцэж хариулна. Чимбүрэн сайд гүйцэж хариулна. За дараагийн зүйл бол түрүүн зуршил гэж ярьсан тийм ээ. Жишээл арх тамхи илүүдэлчин энэ одоо буруу зуршлыг сайн хэвшил рүү шилжүүлэх энэ үйл ажиллагаа энийг одоо спорт аялал жуулчлалын яамтай хамтарч хийхээр антропологийн үзүүлэлтүүдийн нэг хэвийн хэмжээнд байх 70 орчим үзүүлэлтийг 76%-ийг нэг 81-тэй болгохын гэсэн юм том зорилтууд байж байна. За халдварт бус өвчнөдтэй холбоотой нас баралтын бууруулах заалтууд тоо үзүүлэлтүүд бас орсон байгаа тийм ээ. Харуулт шигдээс хорт хавтар чихрийн шижин гэдэг одоо энэ чухал зүйлүүдийг тэр дотроо бас одоо сэтгцэн эрүүл мэндийг бас давхар оруулсан байгаа. За хүртээмжийг яаж бууруулах вэ гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр бид даатгалын тогтолцоог сайжруулах, дээрэс нь нэг иргэний карманаас гарч байгаа зардлыг бууруулах гэдэг тоо үзүүлэлтийг бас энд оруулсан байгаа. Тэр зорих үзүүлэлтүүд орсон байгаа. За Наранбаяр сайдад хариулт байгаа юу? Асуулт очлоо. Микрофон 4. За баярлалаа. Тэгэхээр энэ салбар хоорондын уялдаа туйлын чухал боловсролын салбарын хувьд бол ер нь улс орны ирээдүйг авч явах ийм ажиллах хүчин, ирээдүйн том скетнүүд ийм хүмүүсийг бэлдэн гаргаж идэг учраас аль салбартай нь бол уялдаж ажиллах ёстой. Тэгээ энэ хүрээндээ бид бас энэ 5 жилийнхаа энэ хөтөлбөр төлөвлөгөөнд бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн үнийн нөөцийг бэлтгэнэ гэсэн ийм одоо маш чухал зорилтыг дэвшүүлсэн байдаг. За тэгэхээр зэрэг энэтэй холбоотойгоор жишээлх юм бол эрүүл мэндийн салбартаа яаж уялдах вэ гэхээр эмчийн зохистой тоо хэд байх юм бэ? Өнөөдөр эмчийг 7 одоо ихтэй сургуулиудад бэлдэж байна. За ингээд эмч нь бол зах зээлийнхаа хэрэгцээнээс хэтэрсэн ийм байдлаар бэлдээд сувилагч нь дутаад ирсэн байх шээтэй. Ийм зүйлүүдийг бол бид чин бүрэн сайтай эрүүл мэндийн яамтайгаа ярилцаад энэ салбар хоорондын уялдааг хангах энэ ажлуудыг бол хийх юм аа. Тэгэхээр энэ боловсрол бол бүхий салбартай нь ингэж хамтран ажиллаж хөдөлмөрийн зах зээлтэй нь уялдсан ийм ажлыг хөдөлмөрийн яамтайгаа хамтраад ингэ хийж байгаа шүү гэдгийг хэлье. Баярлалаа. Гамма гişүн тодруулна. За яг сая асуултуудыг хүлээгээд авчи. Өргөжлүүлээд тэгвэл асууя да. Одоо энэ жишээлбэл боловсролын сайдаас асуухад нөгөө бидний чинь Монгол хүүхдүүдийг харьцангуй IQ-гийн хэмжигдэхүүн гайгүй гараад идэг мөртлөө PISA үнэлгээгээр их доогоор үзүүлэлт гарцсан гэдэг нэг хэсэг нэлээд болсон шүү дээ. Тэгэхээр энэ 26-аас 30 онд сурагчдын PISA-гийн үзүүлэлтийг одоо хэдэн оноогоор өсгөн ч гэдэг юм уу тийм KPI-ийн зорилт ч юм уу эсвэл чиглэл оруулж ирсэн нь тодорхой тоогоор ялангуяа хийх боломж байгаа юу? Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг хот хөдөөгөр бас одоо энэ ялгааг нь бууруулах дээр ч юм уу тийм хэлсэн ярьсан тооцоолсон юмнууд бодлогын юмнууд байгаа юу? Мэргэжлийн болоо одоо техникийн боловсрол гэж байгаа те тэрний одоо төгсөгчтэй ажлын байрны топ 10 чиглэл ч юм уу эсвэл одоо энэ нь хувийн хөвшилттэйгээ яаж хамтарч явах уу гэдэг дээр тийм бас. За микрофон 4. За энэ яг PISA-гийн асуудал хүн чинь PISA дээр Монгол улс яг жоохон сул оноо авчихсан нь бол тэр унших чадвар дээр байгаа даа. Тэр зүгээр минутын уншлага биш шүү дээ. Уншаад ойлгоод ойлгосноо хэрэгжилж чадж гин үгүй гэдгийг л асуусан ийм PISA-гийн ийм одоо шалгалт байсан. За энэ дээр бол нэлээд бас Монгол улс сул оноо авсан учраас унших чадварыг дээшлүүлэх чиглэл рүү бид нэлээд ажиллаж байгаа. Сургуулийн боловсролын яг хөтөлбөр дээр баг сургуулийнхаа хөтөлбөр дээр бол уншигчийг бол сэргээж оруулж ирэх энэ ажлыг бол хийж байгаа гэдгийг хэлье. За яг өсгөх тоон бол яг байсан. Манайхан хэдээр байлаа. Оюуна хэдээр өс. PISA-гийн үнэлгээг тэдээр өсгөн гэдэг.
Нэгийн хоёр дээр хэдэр байсан? Тэгэхээр нэгийн хоёр дээр бид урагшлуулах дүнгийн яасан энийг нь бид бас энэ танд тоог нь хараад хэлээд үгий. За нөгөө талдаа сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн асуудлыг та хөндлөө. Тэгэхээр Гүйцээж хариулээд 4. сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг бол 25-аас 26 оны хичээлийн жилийн байдлаар 92.6% болгож өмнөх жилээс бол 1.6%-аар өсгсөн. Цаашдаа энэ тоог 95 бүр 100% руу оруулах юм зорилт тавиад ажиллаж байгаа. Ялангуяа 5 насныг бол сургуульд бэлтгэх нь их чухал байдаг. Энтэй холбоотойгоор бид бас 5 настай хүүхдийн одоо сургууль бэлтгэхтэй холбоотойгоор энэ сургуулийн өмнөх боловсролынхон хөтөлбөрийг шинжилээд өнөөдөр ингээ хэрэгжүүлээд явж байгаа. Энэ дээр бол хүүхдийн дасгал ажлын дэвтэр, багшийн гарын авлага гэсэн зүйлүүд одоо хэвлэгдээд тараагдахаар бэлтгэл ажил нь хангагдаад явж байна. Баярлалаа. Гамма гишүүн нэмж тодорхойл. За энэ салбар хоорондоо уялдаа гэж асуусан шалтгаан бас би чуулган дээр бас хин учрал сайдаас асууж ирсэн эдийн засгийн хөгжлийн сайд гэсэн утгаараа одоо жишээл эрүүл мэндээр гэхэд бид нар тэр эрүүл мэндийн хэрэгцээний үнэлгээ гэдэг юмыг өнгөрсөн жил бас л өмнөх одоо засагт боловсруулаад өгж ирсэн тэр төсөл одоо жишээл хаана явж байгаа. Сая жишээл боловсролын яамнаас хариулж штэ хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд тулгуурласан тий хүний нийлүүлэлтгээ тэр шиг яг эрүүл мэндийн хэрэгцээний үнэлгээг хийж тэрэн дээрээ тулгуурласан бид нар одоо тэр өвчлөл шалтгаанд нас баралт урчлын сэргийлэлт тэр байтугай төсвийн тооцоололт тэргүүрээ явах хэрэгтэй байхгүй. Энэ яг хаана явж байгаа. Энэ бол салбарын асуудал уу одоо тэр эсвэл эрүүл мэндийн яам эзэн биетэйгээр энийг одоо хариуцаж сайд явна гэж гинөө. Энэ дээр нэг тодруулчих тхөө. За микрофон 3. За хэрэгцээний үнэлгээ бол ерөөсөө хамгийн чухал зүйл. Ер нь бид энэ эх 5 жилд эрүүл мэндийн хэрэгцээ бидэнд одоо ямар нөөц боломж байгаа, ямар хөрөнгө оруулалт хийх юг гүйцээж бид одоо ард иргэдэд 3.5 сая 6 баг 3.6 сая иргэдэд одоо яаж эрүүл мэндийн тусламж үйлчлэг үзүүлэх үү гэдгийг л одоо гол бичиг баримттай байна гэж ойлгодог. Тэр ч утгаараа бол энэ эрүүл мэндийн яам өөрөө бол энийг манлайлж хариуцаж дээрээс нь одоо бид бас нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль гарсантай холбоотой энэ салбар хоорондын уялдааг хангасан зөвлөл энэ төр үндэсний зөвлөл энэ төр байгуулах ёстой. Энээрээ дамжуулаад засгийн газар дээр эрүүл мэндийн яам өөрөө энийг манлайлж ажиллах ёстой гэж харж байна. За баярлалаа. Гамбаттай хос хоёр гишүүнийг асуух